Сайн бацхан үзэгчдээ онцлог сэдвийн шин дугаар эхэлж байна. За Монголд бизнес эрхлэгчдийн зовлон дуустдаггүй. За энэ зовлонгийн сорилт нь одоо хүний нөөц болцоход утаж байна. Улаанбаатар хотод барилга үйлчилгээний салбарт дотоодоос ажиллах хүн олдхоо байсан учраас за арга буюу гаднаас ажиллах хүн өндөр мөнгөнд төлж оруулж ирж байна. За монголчууд илүү цалин авахын тулд бүгд найрамдах Солонгос улсыг зорж байгаа шиг за манайхаас бага орлоготой орны иргэд Монгол руу тэмүүлж байна. За 1900 эдийн засгийн боломжоор тутмаг байгаа улсын иргэд өөрөөсөө илүү хөгжилтэй улс руу тэмүүлэхэд за тухайн улсад нь ажиллах хүчний хоосон орон зай үүсдэг. Энэ орон зайг нөхөхийн тулд илүү бага орлоготой орны иргэд орж ирдэг гинжээ урвуулж яг одоогоор манай улсад үйлчилж байна. За сүүлийн 3 жилд Монгол улсаас гадаадд сурах, ажиллах зорилгоор гарсан иргэдийн 60% нь 18-аас 34 насны залуучууд байна. За зөвхөн Солонгос улсад ажиллах хүсэлтэй залуусын тоо жил бүр за ойролцоогоор 50 мянгаас 80 мянгаар хэмжигдэж байгаа нь за дотоодын үйлчилгээний салбарын ажиллах хүчний хүний нөөц энэ хэмжээгээр гадагшаа урсаж дотоодод ажиллах хүч за энэ хэмжээгээр хомсдож байгаа хэлбэр. За нөгөө талаараа Монголдо байгаа залуус амьдрах өртгөө нь цалингаас давсан учраас ажил хийгээд ч өрнөөс гарахгүй гих цөхрөл ажил голох шалтгааны нэг болж байгаа юм. За тэгвэл ажиллах хүчний дутагдлаа нөхөхийн тулд зарим байгууллагууд хүний нөөцөө импортын ажилчдаар бүрдүүлж байна. За Монгол залуусын ажлын байрыг булаахын тулд гадны ажиллах хүч оруулж ирээ за хөдөлмөрийн зах зээлийг гадаад ажилчдаар дүүргээд байгаа зүйл огтхон ч биш. Ажлын зарыг байж болох бүх сувгаар тавиад тогтвортой ажиллах залууст олон нэмэлт нөхцөл санал болгосон хэрнэ за ажилтан олдохгүй учраас арга буюу гаднаас ажиллах хүч авснаа ажил олгогчдын зүгээс учирсаар байна. За одоогоос 7 жилийн өмнө нэг ажлын байран дээр за тухайн үедээ нээлттэй ажлын байр зарлахад за нэг 5-аас 6 залуу анкет бөглөөд энэ дундаас сонгон шалгаруулалт хийх замаар за шинэ ажилтнаа авдаг байсан бол за одоо ирснийг нь аваад ажилд сургадаг болсон тухай бизнес эрхлэгчдийн төлөөлөл ярьсан юм а. Манайх болохоор ерөнхийдөө 4 салбар ресторан, кофе шоп дээр ер нь 8 ажилтаа авчирсан. За энэс болохоор туслах тогооч, за галтгооны туслах ажилтан, за тэгээд зөөгч, үйлчлэгч гэсэн энэ орон тоонуудад авчирсан. Яалтчгүй гаднаас ажиллах хүчин оруулж ирэхээс өөр аргагүй болж байгаа. Тэгээд гаднаас ажиллах хүчин оруулж ирэхэд мэдээж хэрэг яг тухайн ажилтны маань гаднаас авчирж байгаа ажилтны маань үндсэн цалин бол яг Монголд авж байгаа монголчуудын маань авж байгаа цалинтай бол яг ойролцоодоо тийм зарим талаараа зарим ажилтнууд бол бага байгаа үндсэн цалин гэвч нөгөө бусад улсдаа төлж байгаа татвар маань нэмэгцээр агаад ажил олгогч миний хувьд те гаднаас ажилтаа авчирж байгаа маань 2 дахин илүү зардал гарч байгаа. За энэ зардал юу вэ гэхээр хамгийн түрүүнд бид нэр гадны ажилчид оруулж ирэхийн тулд мэдээж хэрэг визний хураамж төлнө. За дараа нь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжих санд ажлын байрны төлбөр төлнө. За үүний дараа оршин суух зөвшөөрлөө авахын тулд бас төлбөр төлнө. За тэгээд тухайн ажилтнуудаа мэдээж хэрэг бид нар орон байраар хангана, хоол ундаар хангана. За дотооддоо гэрээсээ ажил руугаа ажилласаа гэрлүүгээ явах тэр унааны зардлыг даана гэх мэтчлэн зардлууд дагаад ялцчихгүй орж ирж байгаа ажил олгогч нарт Монгол залуус гадагшаа экспортлогдож за Филиппин, Бангладеш ажилчид дотогшоо импортлогдож буй энэ үзэгдэл нь Монголын хөдөлмөрийн үнэлэмж, салбарын яамны бодлого, дэлхийн жишгээс хол хоцорсны бодит илрэл болж байгаа юм а. За түүнчлэн Монгол улсын дунд бага цалинтай ажил хийж цаг алдаж байхаар за гэртээ суугаад гадагшаа явах боломж хайсан дээр гэх хандлага давмгайлж за ажлыг сайн муугаар нь голж хийж байхад Бангладеш залуус харин эсэргээр Монголд үйлчилгээний салбарт ажиллахыг ард үлдсэн гэр бүлээ тижээх за мөнгө хуримтлуулах за бүр цаашлах бол туршлах суух боломж гэж харж байна. If I compare Bangladesh and цалингийн хувьд харьцуулж үзвэл Монголд илүү боломжтой. Би зочлох үйлчилгээ, рестораны үйлчилгээний салбарт 3-аас 4 жил ажилласан туршлагатай. Бангладешд би сард 300-аас 350 ам долларын цалин авдаг байсан бол энд 500 ам доллароос дээш цалин авч байна. Мөн илүү цагийн хөлс, нэмэлт ажлын боломж, бусад хангамжууд ч олгогддог. In short life, but if I compare this sector, we came here in Mongolia. Монгол улсад топ кузин компани бидэнд $500 цалин санал болгосон. Энэ нь бидний хувьд карьераа урагшлуулах маш том боломж гэж харж байна.
Монголд ирж ажиллах бас нэг чухал шалтгаан бол гэр бүл. Би дундаж орлоготой гэр бүлээс гаралтай учраас илүү их мөнгө олж гэр бүлдээ туслах хэрэгтэй. Энэ бол миний хувьд хамгийн гол шалтгаануудын нэг нэ. Abroad way. That is the main reason, ma'am. За манай улсын залуусын хувьд 1.5-аас 2 сая төгрөг амьдралд хүрэхгүй бага мөнгө. За гэвч энэ мөнгө Бангладеш залуусын хувьд эх орондоо байгаа гэр бүлээ тэжээх алтан боломж гэж харж манай улсыг зориулжээ. За бидний голж байгаа ажил бусдын хүсэл болон хувирч дотоодын зах зээлээс Монгол залуус өөрсдөө шахагдаж байна. Энэ бол зөвхөн цалингийн асуудал биш, хөдөлмөрийн үнэлэмж, хандлагын асар том ялгаа юм а. За хөдөлмөр эрхлэх насны манай улсад одоогоор 2.2 сая иргэн бий. За үүнээс 230 мянган төрийн албанд ажилладаг. За ингээд бодох юм бол цаана нь 1.9 сая ажиллах хүчний нөөц бидэнд байгаа гэсэн үг. За гэтэл баялаг бүтээх хүчиртэй бүтээн байгуулалтын салбарын гаднаас ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга алга. Өөрөөр хэлбэл за үйлчилгээний салбараас гадна барилгын салбарт хүртэл хүний нөөцийн асуудал тулгарч байгаа. За учир нь чимэглүүр ажлыг хийдэг мужаан, гагнуурчин, арматурчин зэрэг за ур чадвар шаардлагатай мэргэжилтний хэрэгцээ усаагаар мэд дутагдж байгаа яг энэ үед өөрсдийн бэлтгэсэн хүмүүсээ гадны улсад алдсаар дуусч байгааг олон жишээ бидэнд харуулж байна. Мужаан өрлөгчнөөс эхлээд инженер хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг техник технологийн политехник коллежид 3000 гаруйс суралцж байна. Үүний 2000 ур чадвартай мэргэжилтнүүд жилдээ 600 хүүхдийг төгсгдөгч 40% нь гадны улсад очиж ажиллаж байна гэлээ. За энд гагнуурчны цалин 2.5 саяас эхэлдэг бол Япон, Солонгосын компаниуд 2-3 дахин өндөр цалин санал болгодог. Ингээд гаднаас онгоцоор нь манай ажиллах хүчийг дарга нар нь өөрсдөө ирээд авч явж байна гэлээ. За манай сургуулийн бол ихэнх оюутнууд харамсалтай нь Монгол улсынхаа зах зээл дээр биш Солонгос, Японыг зорж байна. Одоо ерөөсөө онгоцоор нисэж ирээд компани Японоос жишээлх юм бол 4 сард, 5 сард бүтэн чаптер онгоц нислэгэрдэг дандаа компани зөвхөрлөд ирээд оюутнуудтай ярилцлага хийгээд авдаг. Яагаад гэвэл тэнд ажил хүч маш их дутагдaltaй байна. Тэр одоо компаниуд бол сургуулиудтай маш их ирж гэрээ байгуулж оюутнуудыг интерншип буюу суралцж авах хугацаанд нь дадлагжуулж гин, дадлагжуулаад төгсөө сургууль төгснөхийн дараа одоо ажилд авж гин. Энд суралцж байгаа хүүхдүүд хүртэл цалин хүйс нийгмийн хангамжийн асуудал санаа зовниж мэргэжлээ эзэмссэн даруйдаа гадагшаа очиж ажиллах хүсэлтэй байна. Би 2023 он техник технологийн политехник коллежид цахилгаанч мэргэжлээр сонгож орж ирсэн. Одоо би сурч явсараа дээшгээ инженерээр төгснө гэж бодож байгаа. Инженерээр төгсгөөс өмнө одоо эмбист суралцж явах явцдаа дадлagчигч оюутнаар Япон руу явж суралцах хүсэлтэй байгаа. Тэгээд инженерээр сурч төгсчөөд ер нь Японд ажиллана гэж бодож байгаа. Өнөөдөр барилгын салбарт нэг ширхэг тоосгож өрөх хүн олдохгүй байгаа нь асуудал болжээ. Барилгын туслах ажилтнанд өдрийн 120-аас 150 мянган төгрөгийг санал болгодогч доктортой ажиллах хүч олдохгүй. Ингээд ажлаа явуулахын тулд Узбекистан улсаас арматурчин, мужаан, кранист зэргийг 500-аас 700 Америк доллараар цалинжуулж авчирхаар ярилцаж байна. Монгол улстай байхгүй учраас бид нар гадаадаас зэрлэг агуул хийж байна. Бид нар сая станы улсууд руу бас 2 жилийн өмнөөс бид нар ажиллаж эхлээд одоо улсын сайдын яамттай болсон станы улсуудаар бид нар саяхан яваад ирлээ. Тэнд ажиллах хүч бол байна. Ажилчид тэр хэдийн одоо за кранист гэд байж байна. Монголд байхгүй. Цамхаг кранист гэд энэ дотроо өөрөө бас ангилалтай байж. За дээрэс нь тэр хэдийг одоо ингээд мэрэгжлийн үүднээс гэдэг юм уу мэрэгжлийн чиглэлээр нь хангах инженеруудыг ингээд бид нар сая эрхлэл байгуул хийгээд ирж байгаа байхгүй. Боломж бол байна. Ур чадвартай мэргэжилтэн зөвхөн манайд ч биш, Азийн хөгжилтэй орнуудад ялгаагүй болтгой байжээ. Болгосон хүчин бэлтгэх үүрэгтэй политехник коллежууд чадах чинээгээр ажиллах хүмүүсийг бэлтгэсээр. За гэхдээ тэдний зорилго эх орондоо ажиллах гэхээс илүү орчин нөхцөл сайтай стресс багтай улс руу тэмүүлсээр байна. За гэхдээ энэ ажиллах хүчээ тогтоон барих ажлыг учирлын засгийн газар чөлөөлийн санаачлагын хүрээнд эхлүүллээ. За тодорхойлбол ажиллах хүч ялангуяа улсын бүтээн байгуулалтад нэн тэргуунд дайшлагддаг ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэдэг мэргэжил сургалтын үндэсний төв политехник коллежууд томоохон компаниудтай хамтран ажиллахаар боллоо. За цаашаад ажил олгогч нар сургуулиудад захиалга өгч улмаар хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоонд Монгол улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд шилжиж байна. За
Энэ бол засгийн газрын зүгээс боловсролын салбарт хийж буй чөлөөлөл санаачлаг юм а. 2017 онд холбооны бүгд найрамдах Герман улсад бас яг энэ мэрэгжлийн боловсролын талаар сургалтанд хамрагдж явах үед Герман бол томоохон компани аж ахуй нэгжүүдийнхаа дэргэдэл мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ажилуулдаг. Ингээд тус компани нь манай компанид ямар чиглэлийн мэрэгжилтэй хэрэгтэй вэ гэдгээр захиалга өгдөг. Ингээд боловсролын салбарт нийлүүлэлт хийдэг. Компани дээр дадлага хийж байхдаа сургалтанд хамрагдж байхдаа завхар дадлагаа хийдэг. Төгсөөд гарахаараа ажилтаа байдаг. Ийм л тогтолцоо байдаг. Тийм ч учраас манай улсад бол цаашдаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бол компани аж ахуй нэгж байгууллагуудын дэргэд байгуулж компаниуд нь захиалга өгдөг, боловсролын салбар нийлүүлэлтээ хийдэг, төгсөөд гарахаар нь ажилд авдаг. Ийм л тогтолцоог нэвтрүүлэх нь бол цаашдын одоо бидний хөгжил байна. Ингэсэн цагт бол хүн болгон заавал бакалавр, магистрийн зэрэг хүртэхээс илүүтэйгээр одоо энэ политехникийн коллежуудад мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө сурдаг, төгсөөд ажилтаа. Ийм л одоо баталгаатай ирээдүг залуучуудаа бид нар бэлтгэж өгөх ёстой. Ажлын байранд бол үнэхээр одоо эрэлт хэрэгцээ бол байгаа. Тэгээд эрэлт хэрэгцээг бас нөгөө талдаа хоошид илүү дэмжиж өгөхийн тулд бас засгийн газраас өсөх зүйл бол мэдээж экспортоо дэмжих. Экспортоо дэмжих мөн хоёрдугаар бол ер нь Монгол орны хувьд бол аялал жуулчлал маш чухал. Тэгээд ер нь энэ сургуулиудыг бас харж байхад ер нь IT AI талдаа бас энэ сургуулиудтай хамтарч ажиллах тийм боломжууд нийт компаниудад бас байгаа болов гэж бодож байна. Тэгээд энд хамгийн гол асуудал мэдээж болсон хүчний асуудал. Бид нар байнга одоо өдөө хүртэл хүмүүсийг шинээр авч өөрсдөө бэлдэж байнга сургаж ингэж ирсэн. Тэгээд энэ ачааллаас бас өнөөдрийн болж байгаа албан жоос билээ одоо хөнгөлцөх. Нэг талаасаа бид бас энэ хүмүүсийг бэлдэх, улсын хүчнийг бэлдэх, мэрэгчлээ хүмүүсийг одоо чанартай бэлдэхэд бол их гол одоо устын үе таалыг нээж өгч байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээд бид нарт бас итгэж нэг талаасаа даалгавар юм гэж ойлгосон. Нөгөө талаасаа бас итгэл үдээр гэж энэ мэрэгжлийн одоо болсон хүчнийг бэлтгэхэд бид их санаачлахтай сайн ажиллах байна гэж ойлголоо. За цаашилбал Монголд уулуурхаан олболтоос жилд олж буй орлогын 29.5% нь цалинд зарцуулна гэж байна. За харин энэ хувь хэмжээг өндөр хөгжилтэй Скандинавын орнуудтай харьцуулахад за нэг энд 60-аас 70%. Казахстан зэрэг байгалийн баялаг ихтэй пост-коммунист орнуудад за энэ хэмжээний 40-оос 50% байдаг. За өөрөөр хэлбэл манай орны хувьд байгалийн баялагаас олсон орлого хүрэх ёстой газараа хүрэхгүй байна гэдгийг илтгэж байгаа юм. За цалингийн үнэлэмж өрхийн орлогын хувийг хөгжиж буй орнуудын жишгт нийцүүлэх учиртай үлдсэн 10-аас 20% тэгвэл яг юунд зарцуулах гэж байгааг одоо та бүхэнд үргэлжлүүлэх өргөе. Монгол улсад 5 хүн тутмын 4 нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. За халамжийн зардал сүүлийн 5 жилд 3.4 дахин өсжээ. За жишээ татвал 2018 онд олгосон нийт халамжийн хэмжээ 623 тэрбумд хүрч энэ халамжийг нийт хүн амын 71.2% буюу 2.3 сая иргэн авч байсан. Харин 2024 онд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж 2.1 их 80-д хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6% нь халамж авдаг болжээ. За товчхондоо улсын 1 жилийн төсвийн 7 орчим хувийг хавтгаарсан халамжид зарцуулж байна. Үндсэндээ энэ үргүй зарлыг уул уурхаагаас олж буй орлогоос бүрдүүлдэг. За зүйн хавтгаарсан халамжид жилд 2.1 их 80-ыг өрөх бус тогтсон ажил эрхлэгч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийнхээ үнэлэмжийг өсгөхөд зарцуулбал хаана ашигтай үр дүн авчрах юм аа. Монгол Улсын дотоодын нийт бүтээн дэслэг салин үндэсний зардлын хэмжээ 29.5% гэдэг тоо хэмжээг одоо үндэсний статистик орноос гаргаад байдаг. За энэ тоо хэмжээ одоо ер нь яг энэ одоо тухайн улс оронд бүтээгдэж байгаа баялагын хэдийн орчим хувийн салин хүнс хэлбэрээр нийгэмдэр ажилтнуудад хуваарлагдж байгаа юм бэ гэдгийг илэрхийлж байгаа тоо л доо. За яг энийг одоо шийдэл магадгүй одоо бус тус орнуудтай харьцуулаад аваад үзэх юм бол харьцангуй одоо тийм нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг үржүүлсэн Скандинавын орнууд ч юм уу, зүүн Европын орнууд, одоо Япон ч юм уу тийм ээ. Энэ улс орнуудтай харьцуулахад бол хувь хэмжээ бол хамаагүй илүү доогуур байгаа. Нэг үндэ тухайн улс оронд бүтээгдсэн баялагынхаа хэдэн хувийн цалин улсууч нийгэм одоо хүртээгдэж байна гэж. Яг Монголтой харьцангуй ижил төстэй улс орнууд гэх юм бол одоо шүүл одоо Төв Азийн улс орнууд, зүүн Европын одоо хуучин
нөгөө тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн социалист системд байсан улсууд шүү дээ. Эднэрийн хувь хэмжээ гэхэд одоо Казахстан гэхэд одоо тэр чинь 35-аас 45% хооронд байгаа байхгүй. Эндээс бид нар яг юг харж болох вэ гэхээр тухайн улс оронд ажилтан ажил олгогч хоёр хоорондоо хамтраад нийгмийн баялагийг бүтээж байгаа бол бүтээгдсэн баялгаа ажилтнуудад цалин үйлсбэрээр хуваарлаж байгаа хэмжээ нь улсын дунджаас хамаагүй л доогуур байгаа даа л гэсэн үг. Цалин хөлстэй ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо 1,384,000 байна. 2025 оны жилийн эцэст. Тэгэхээр Монгол Улсын хүн амын үлдсэн хэсэг нь 2.2 сая хүн бол ямарваа нэгэн орлоготой ажил бол хийдэггүй байна гэдэг нь харагдаж байгаа. Эдийн засаг сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбар бол нэлээд зөнхилж байна. За уул уурхайн салбар хаана юу бүтээч үгээ харахаар экспортын орлогын нэг 90%, уул уурхайн салбараас төсвийн орлогын 33%, дотоодын нийт бүтээгдэхүүний 26% зөвхөн уул уурхайн салбарын орлогоос бүрдэж байна. За тэгээд уул уурхай энэ их орлогыг бүрдүүлж байгаа салбарт ажлах хүчин маань хэр зэрэг ажиллаж байгаа мэй гэхээр нийт одоо тэр ажил эрхэлж байгаа хүмүүсийн ердөө 7% нь ажиллаж байна. За харин нөгөө талдаа Монгол улсад ажиллаж байгаа гадаад иргэн бүрийн ажлын байрны төлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг. За 2025 оны байдлаар Монгол улсад ажиллахаар 36 мянган гадаадын иргэн орж ирсэн байна. За өнгөрсөн жилийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаадаас ажиллах хүчин оруулж ирсний хураамжаар за 189 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. За гэвч энэ санд төвлөрсөн мөнгө эргээд дотоодын залуусыг ажлын байраар хангахад үр дүнгээ өгч чадаж байгаа эсхийг харах нь зүйтэй болж байгаа. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь гадаад ажилчид оруулж ирсэн аж ахуйн нэгжээс хураамж аваад за дотоодын ажилгүйчүүдэд халамж болгон тараадаг цикл рүү орчихсон юм биш бидтэй гэсэн харлага өөрөө ирэхгүй эндээс төрж байгаа юм. За нэг гадаад ажилчны сарын төлбөр нь хөдөлмөрийн усны доод хэмжээг 2 дахин нугалсандаа тэнцдэг. За 2024 оны байдлаар хөдөлмөрийн усны доод хэмжээ нэг 660 мянган төгрөг байсан. За энэ хувь хэмжээгээр нэг гадаад ажилчны хураамжид за сард багадаа 1.3 сая төгрөгийг зарцуулдаг байсан байна. За энэ хураамжаас гадна ажил олгогч тухайн гадаад иргэдийг ажилуулж байгаа учраас за нэг ойролцоогоор сарда 1.8 сая төгрөгийн цалин олгодог. За энэ цалингаас гадна нэмээд байр, хоол, унааны зардлыг хүртэл ажил олгогчдын зүгээс гаргадаг байгаа юм. За ингээд тооцохоор ажил олгогчдын хувьд за 2 Монгол ажилтан ажилуулсандаа тэмцэх хэмжээний зардлыг за зөвхөн нэг гадаад ажилтныг Монголд ажилуулсныхаа төлбөр болгон зарцуулж байгаа юм аа. Яг цалингийн хувьд болохоор Монгол ажилчтай харьцуулахад мэдээж иргэдэд чинь бага цалингаар ирж байгаа. Яг үндсэн цалин. Гэвч устдаа төлж байгаа татварууд маань нэмэгдсээр байгаад бараг 2 дахин илүү хэмжээний зардал яг үүндээ ажил олгогч бас гарч байна. Гэвч бид нэр яг ирээдүйн үр ашиг хараад тийм ээ ядчил энэ хүн нэг жил яг ингээд тогтвортой манад байх юм за тийм ээ. Ягаад гэвэл хүний нөөц маань тогтворгүй байснаас бол маш их хүний нөөцийн зардлууд эргээд байгууллагад гарч идэг. Тэгэхээр энэ зардлуудыг ядчил багасгах нэг үр ашигтай юм байна гэдгийг харж л авчирч байна л та. За жилд дунджаар 100-аас 120 тэрбум төгрөг зөвхөн гадаад ажилчдын хураамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг байна. За энэ нь тус сангийн орлогын бараг дийлэх буюу за нэг 70-аас 80%-ыг нь бол бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл алтан өндөг гэж нэрлэж болохоор байна. За өгн өнгөрсөн оны тухайд гадаад ажилчдын хураамжаас ойролцоогоор нэг 50-аас 60 тэрбум төгрөг олох төлөвлөгөөтэй байсан боловч за ажлын даалгавраа бараг 3 дахин давуулан биелүүлсэн. За энэ бол сайн ажилласны үр дүн. За гэхдээ сайрхах зүйл огтхон ч биш. Дотоодын ажилгүй иргэдээ халамжаас хөдөлмөрт шилжүүлэх яамны бодлого за хэрвээ үр дүнтэй байсан бол энэ мөнгөнд 3 дахин нэмэгдсэний үр дүн гарах учиртай. За гэтэл үр дүнгүй байгаагаас үүдэж энэ уруу хамааралтай байдлаар энэ тогтолцоо үйлчилж байгаа юм а. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр жил бүр 6-аас 7 төрлийн үндсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг юм байна. За үүнд ахмадын зөвлөх үйлчилгээ за жил бүр 3-аас 4 тэрбум төгрөг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хүрээнд 4-өөс 5 тэрбум төгрөг, за залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнест 5-аас 7 тэрбум төгрөг. Үүнээс гадна малчтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд жил бүр 15-аас 20 тэрбум төгрөгийг за малжуулах хөтөлбөрт зарцуулдаг байна. За энэ сангийн мөнгөний тодорхой хэсэг нь иргэн төлөгдөх нөхцөлтэй төсөөлөх хөтөлбөр нэрээр явдаг нь за үндсэндээ нуугдмал халамж болж хувирсан байна. За жишээ нь малжуулах хөтөлбөрөөр өгсөн малны эргээд эдийн засагт өгөхөөс илүүтэй за нийгмийн хамгааллын шинжтэй болсон жишээ бол эндээс харагдаж байна. За харин холбогдох албаны зүгээс сангийн хуримтлалын зарцуулалт яагаад үр дүн муутай байгаад дараах тайлбарыг өглөө. Гадаадаас ажиллах хүчний авчирсны төлөө энд байгаа нэг Монгол 2 ажилтныг цалинтай болгох гэдэг энэ концепц явж байгаа.
бол нэг гадаадын ажил хүчин их орж ирж байгаа учраас өнгөрсөн жил бид нар 189 тэрбум төгрөгийн орлого олсон. Зөвхөн бид нар тэрний 4.1%-ийг зарцуулсан байна. 2025 он гэхэд 50 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн. 50 тэрбум төгрөгийг 21 аймаг 9 дүүрэг одоо бүгд зарцуулсан гэсэн үг шүү дээ. Одоо Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлийн зах зээлд одоо хөдөлмөр эрхлэх насны одоо 2.3 сая иргэн байна те. За энэ хүмүүст ямар нэгэн байдлаар одоо бид нар зарцуулнаа, сургууль, сурталчлан те нөлөөллийн ажил хийн, саяны санхүүгийн нэвтрүүлэг болгоно гэсэн. Тэгэхээр бид нар саяны орлогоо 100% бас зарцуулж чадахгүй байна. За бид гадаадаас жилд 30 мянга орчим ажилчин авч за ажлын байрны төлбөрөөр нь сан бүрдүүлдэг. За гэвч тэр мөнгөөрөө дотоодын залуусаа ажлын талбарт бэлтгэж хөдөлмөрийн зах зээл нийлүүлэх биш. За харин эсвэргээрээ тусал битсэн ахмадууд аль эсвэл малжуулах хөтөлбөр нэртэй сонгуулийн шинжтэй халдламжийн одоо хөтөлбөрүүд рүү энэ сангийн мөнгийг урсгаж байна. За жил бүр хэдэн мянган хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулсан гэж тайлгандаг сэдгээр иргэдэн эргээд за гадаад ажилчдын яг хийж байгаа тэр ажлын байран дээр очтгүй гэдг нь бодит үнэн болчиход байгаа юм а. За гэтэл хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь төсвөө чамлаж үр дүн муутай байгаагаа төвлөрүүлсэн төсвөө бүрэн зарцуулж чадахгүй байгаагаар зүтгэж байна. За санд төвлөрүүлсэн төсвийн 30% болох за 50 тэрбумыг үр дүнгүй үрж байж энэ зарцуулалтаа 189 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлээд үр дүнд хүрнэ гэдэг үлгэр шиг сонсогдож байна. За ингээд үргэлжлүүлэх юм бол манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая хүн байгаагийн за 200 мянга гаруй нь одоогоор төрийн албанд ажиллаж байна. За гэтэл бүтээн байгуулалтын салбарт нэг ширхэгч тоосго үр хүн олдохоо байсан. За ажил хийх чадвартай хэсэг нь гадаад гараад тавьчихсан. За аль эсвэл нэгээс нөгөөд бараа бүтээгдэхүүн зарж худалдаа наймаагаар ашиг олж байгаа энэ үед бодитоор бүтээн байгуулалт хийх хүн алга байна. За ингээд 2 дахин өндөр төсөв гаргаж гаднаас ажиллах хүн оруулж ирэн чадах хятгаараа ажиллаж байна. За огтоо бол Монгол улсын нийт хүн амын 65-аас 68%-ийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг. За гэвч хөдөлмөрийн оролцооны түвшин за 55-аас 60%-тай байгаа нь чамлахаар үзүүлэлт гэдэг нь эндээс харагдаж байна. За өөрөөр хэлбэл нийт хөдөлмөрийн насны иргэдийн тал орчим хувь нь тогтмол ажил эрхлэхгүй байна гэсэн үг. За ажилтай байж нийгмийн даатгал бусад төрлийн татвар төлж иргэний хувьд нийгмийн хариуцлага үүрхээс хойрох шиг шалтгааны нэг нь за яалтчгүй автгаарсан халамжийн бодлогын нэг юм. За үүнээс үүдэн идэвхтэй ажиллах хүч жилээс жилд эх орноос дүүргэх хөдөлмөрийн үнэлэмж өндөр гадны улсад ажиллаж амьдрах сонирхол ихсэж байгаа юм а. За үүнд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйлс нь баялагын тэгш бус хуваарлалт. Өөрөөр хэлбэл төр нүрэлсэн баялагын ойлгоо юм а.